Улаанбаатар хотын иргэд жилдээ 24 сая метр куб, сард 2 сая метр куб, өдөртөө 66 метр куб усыг хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Мөн орон сууцнд амьдардаг 77400 гаруй өрх байгаа бөгөөд 45.8% нь усны тоолортой, 44.2% нь тоолоргүй бөгөөд эдгээр айл өрхүүдийг тоолоржуулах юм байна. Усны тоолоргүй айлыг тоолоржуулснаар усыг хэмнэх болно гэж тооцоож байна. Мөн дээрх ажлыг явуулснаар Улаанбаатар хотын 2 сарын усны хэрэглээ хэмнэх юм байна. Түүнчлэн тоолоргүй айлын усны хэрэглээ тоолортой айлаас өндөр байгаа бөгөөд тоолоргүй айл 250 литр, тоолоргүй айл 110-аас 130 литр ус хэрэглэж байгаа юм байна. Тиймээс орон сууцны бүх айл өрхүүдийг тоолоржуулах ажлыг 2013 он гэхэд дуусах бодолтойгоор ажиллаа эхлүүлээд байна. Ер нь тоолоржуулах ажил хүндрэлтэй асуудлууд бол яг хуучин орон сууцны барилгууд төр бол инженерийн шугамлж муутай учраас тусар үйлчлэгийн нэмэлтээр гарах зардал байгаа. Гэхдээ тэр зардлыг бол иргэд өөрсдөө гаргана. Яг тэр иргэдийн өмчн дээр байгаа учраас. Бид нар бол харьяа салбар компаниудаас юу үзүүлж байгаа гэхээр хүмүүстэйгээр хамгийн гол юм нь болохоор бид нар одоо тэр тоолоржуулах нэг дөрвөн тоолор тавина гэхэд 200 мянган төгрөг болж байгаа байхгүй. Ажлын хүмүүстэйг нийлээд. Тэгэхээр тэр 200 мянган төгрөгийг бол нэг 3 сар дотор хуваагаад ч юм уу тий авахаар өвлийн өргөл очиад халаалтын удирдал эхэлсэн. Халаалтын мөнгө төгрөг эхэлсэн үед бол авахгүйгээр зуны одоо халаалт хасагдсан үед бол мөнгө хувааж авахаар нэг хямдрал үзүүлж байгаа. Нэгт хоёр дахь юм бол харьяа салбар компаниуд бол ажлынхаа үсийг 50% хямдруулж хийгдэхээр тийм хөнгөлт үзүүлж байгаа. Өөр бол бид нэр хөнгөлт үзүүлэх боломжтой байхгүй. Айл өрхүүдийг тоолоржуулах ажилд хэд хэдэн хүндрэл гарч байгаа бөгөөд хамгийн гол нь эргэцсэн хувьд хүндрэл учирч байгаа талаар албаны хүн тайлбарж байгаа юм. Мөн холбогдсон усны тоолоргүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Энэ тоо гаргахдаа нийт байрны усны хэрэглээг орчин суугчдын тоонд харьцуулж гаргасан байна. Харин гэртээ тоолоор тавиулсан өрхийн хувьд нэг хүний хоногийн дундаж хэрэглээ 80-аас 82 литр байна. Усны тоолортой айл тоолоргүй айлаас 3 дахин бага төлбөр төлж тэрх хэмжээгээр цэвэр усны алдагдлыг зогсоодог их судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хэмнэл хэлээ зогсохгүй цэвэр усаа хэмнэж байгаа юм.